Чөтгөрийн дайралтын дараа хот даяараа сэргэн босголт явагдаж манай Вэйн одоо л нэг 50 амьдрах нь гээд ганц аяг час хийсэн гомын захиалчаа сууж байлаа. Сайхан ангэл яг идэх гэсэн чинь дүш гээл нэг мангар том покемон шиг царайтай мангас буугаад ирдээ. Чөтгөрүүдийн ертөнд сүрсэн болохоор янз бүрийн мангас чөтгөрүүд дэлхий рүү бууж ирээд байгаа гинэ. Манай хүнч ёо гээл дуртай дургу очисон чинь нэг нисдэг тэрэгтэй охин гарч ирээд нөгөө мангасыг чинь пуужиндаа хайчтیں۔ Зуны амралт дуусч хичээл эхэллээ. Лин охин сургууль дээрээ биш сэлэмний сүнстэйгээ хамт амьдардаг болсон гин. Гуад гисэн чинь сургууль яаж ийм хурдан засагдсан юм бэ? Би хичээл орохгүй байх гэж одоо даалгавраа хийгээгүй штэ гэл боо юм болно. Энэ гуа дандаа л ямар нэгэн проблемтай байх юм да. Тэгсэн ногооно хамаг шидээрээ сургуулийг нь засаж янзлаад майр хөгшин болцсон байдаг. Уг нь зөвхөн өөрийг л янзлчаад сайхан хөвтөжсэн. Зуа захирал гуйсаар байгаад бүхэл бүтэн сургуулаа засвалсан юм байна л да. Сунраа улаан хивс дэвсүүлээл лемоноосоо буугаад ирсэн. Яг зэрэгцээд нэг охин нисдэг тэргээр сүртэй наргагүй ирж байна. Хамаг амтныг хийсгчих гээл юун лимо цаашаа байгаа сте. Чин сургуулийн одно гэлөө гээл нөгөө охин ч сунраантай харцны тулаан хийн. Бүгд ангаацсан харж исэн чинь Вэйн шал тоохгүй хажуугаар нь гараад явж байна. Манай хэд ангидаа ороод байжсэн чинь түрүүний охин баахан дагалдагч нартайгаа орж ирээд миний онууд нь боссыгаа танилцуулнаа. Энэ бол алдарт Кюмиягийн гэр бүлийн өв залгамжлагч Ёшко. Япон улсаас сураг цолилцоогоор ирлээ гээл. Тэгсэн Ёшко сунрааныг тулаанд дуудаж байна. Нэг сургуульд 2 од охин байх учиргүй. Би ялвал энэ сургуулийн од нь болно шүү гэж. Тэгсэн багш нь орж ирээд Кюмиясан та ингээ андуурсан байна. Танах элит анги биш, хажуудлын жирийн анги штэ гэж авдیں۔ Нөгөө охинч бандсандаа дээвэр дээр нэг туслахаа шийдэж идэг. Нөгөөх нь ч уучлал гуйгаад "Ёстой миний бургаас та өөр анги руу ороод эвгүй байдалд орчлоо" гэл. Ёшко тэгсэн 60 дугаар сургуулийг байлдан дагуулад энэ хотыг эрхэндээ оруулаад яваандаа улсыг нь эзлэх төлөвлөгөөтэй амбицтай хүн гэж шүү. Нэг таяг шиг юмар дохих шиг болсон нөгөө нөхрөөс үнсч үлдэхгүй. Энэ сунрон гээд охин намайг нэг л тоохгүй байна те. За яах вэ, аргыг нь олондоо л гэж. Тэгээ манай хоёрыг тосож очоод ноён Вэйнд бэлэг өгөх гэсэн гээд хідэн гомон гаргаад ирсэн сунроо. Манай Вэйн ийм хямдхан юм тоохгүй гэж харсан. Айл хизээний хажууд нь очсон шүлсээ гоожуулсан зогсож ивэл яах вэ? Ёо бүр царай марыг нь харчаач те. Сунроо уурлал за үзэх гээд байгаа юм бол үзье гэсэн Ёшко. Сэлмээр тоолдохгүй. Хоёлаа огтд байх ёстой чадвараараа өрсөлдөе гэж байна. Сунраанч хамаагүй зүгээр үзье гэл бүр шийтцэн. Тэгээд тэмцээ эхэлж бэлэн гомоо ашиглаж хоол хийж өрсөлдөхөр болноо. Шүүгч нь Вэйн за. Ёшкоч зүгээр юугүй дөрвөн тоогонд зэрэг хоол хийгээл загас магас хэрчин гэж зүгээр лааж байгаа сте. Сунраан тэгсэн амьдралдаа хоол хийж үзээгүйгээд цуу тос хоёр барьцсан гайгаал хараад байна. Хатагтай эхлээд тосоо хий гэд хамгаалагч нь зааж өгөхөр нь манай хүн майр их тос хийгээд плетгээ хасаасан дэлбэрч өгөхөө шахна. Плетгч хасааж мэдэхгүй төхөө. Ёшко хоолныхоо тагийг авсан чинь хүүхдүүд гээл янзын үнэртэж байна. Сунрааны хоол тэгсэн чинь баг хор болцсон юм шүү. Манай хэд Ёшкогийн хийсэн хоолыг хараад амсаж үзээд бүр ангайнаа. Ямар амттай юм бэ гээл. Ёшко хурдан затгадаг ургамлын бөмбөлөг тэдний хоолнд нууцаар хийцэн баясаал байжсэн сунраа хоолоо авчирнаа. Ваа гээл гэрэл цацарсан чинь зүгээр ууттай гомиг амтлагчтай нь холиод өгчдیں да. Вэйн ч Япон охин хийсэн хоолыг идээгүй мөртлөө нөгөө гоминго амаа олохгүй идэж сунраа ялалт байгуулна. Ёшко мэдээж хэрэг бөө уур болоод л үлддэг. Үзэгдэл солигдож нэгэн бяцхан мэлхийний төрсөн өдөр болж байлаа. Төрсөн өдрийн байлууга тэсэн ядан хүлээгээд л ээж нь "Минийхөө өндгөн тортыг сайн болохгүй бол сүрэл авчирдгийн заа юу" гээл бүгд дуудуулж өгөөд хөөхөн. Бяцхан мэлхийч том болоод чөтгөрийн хаан болно гэж хүслээ шивнэ. Тэгсэн хөөхний ногооноо маань зүүдлээд өөлцөн хөвтчихдээ төрсөн өдрийн мэд хүргийгээл утсан дээр нотификейшн ирээд жаахан гунигтай л байлаа. Өглөө болж манай хэд ногооногийн төрсөн өдрийн парыг хийхээр нууцаар бэлтжийлээ. Гуа эмийн үрэл хийдэг ангид очиж бэлдсэн хоолоо халаагаар болж
Вэйн төрсөн өдрийн өндөг олж ирнэ гэд гарна. Энэ парти сюрприз байх ёстой шүү. Ногоонод яасан ч мэдэгдэж болохгүй гэд ярьжсэн чи яг ороод ирдیں۔ Манай хэд хамаг юм аминдаа нуусан чинь эмийн үрэл хийдэг анги, хоол, чимэглэл энтер гэд самбар дээр нь томоос том бичсэнийг нь харчилгүй яах вэ? Бандсандаа линтэй хамт салхилчаад иргээд хүчээр явуулцдаг. Ногооноо зүгээр бөөн баяр. Зүгээр л төрсөн өдөр штэ энэ хөөхтөд надад сюрприз энтер барьж яах нэв дээ гэд байгаа мөртлөө маар хаппи явнаа. Вэйн нууц агуураа орж өндөг олоод гарах гэсэн чинь ягаан өнгөтэй 70 од шиг амтны дайралтанд өртчтэй. Буцаж ирэнгүүтээ гуад өндгөө өгөөд шүршүрд орохоор явна. Энэ хооронд ногооноо орой партитай юм чинь гэд зайрмагч идэхгүй догтлоостой. Тэгсэн багш им найруулдаг өрөөндөө уцаа мартцсан байна гэд буцаад ирж ин шүү. Ногооноч гинэт санаад нөгөө хийдийгэ баригдчихгүй гэд хамаг кунфугээ шавхаж цонхоор өсөрч орноо. Хөөх өндгөн торт олцсон байж штэ. Ямар гоё юм. Гэхдээ багшаас яаж нуух юм бэ гээл сандарч идэл хөлийн чимээ ойртоод бүр ороод ирлээ шүү. Ногооноо гэлс 100 захирлын дүр туурцсан. Маа уцсч гээл огтнаа. Багш бүр хацран нулаацсан мөртлөө тэр юу өндөг вэ гэсэн чинь тэр миний өндөг байгаамаа ч гэх шиг. Буцлаад баг шиг бах юм. Гэхээр нь за тэр мэрийг мартаа. Өнөөдөр нэг гоё кино нээлттэй хийж байгаа гэсэн мэдсэн үү гэж хэлээд бүр оройн хамт кино үзэхөр болчдөг. Арай гэж аргаллаа гэсэн суужсэн чинь Гуачэн хоёр ирээд өндгөө аваад гарнаа. Зөөлөн гал дээр нилээн буцлагсан гой болсон байхаа гэж ярихыг нь сонсоод ногооноо гацчихнаа. Ээж нь ийм өндгийг маш хүчтэй буцалгаж бүрэн гүйцэд болохгүй бол сүрэл болгох аюултай шүү гэж ярьж байсныг сансан байлаа. Энэ хооронд өндөг хагарч мангас нь гараад ирчлгүй яах вэ? Манай хэд мэдхгүй хөөрдөж байтал Чэнгийн нүүрэн дээр нь өсөрч наалтаад удирдаад унд юм да. Сонрооны Гуачэн хоёр хүчээр барьж агаад зомби болгоо ичтээ. Хамгаалагч нар нь хатагтайгаа аврах гээл гүгээд ирсэн бас баригдчихнаа. Вэйн бөөн бужигнаан дунд орж ирээд мангасуудыг устгаж эхэллээ. Хуруугаараа буудаад ч ах шиг. Хоёр найзынхаа мангасыг зэрлэг мөргөлдүүлж устгасан мөртлөө Сонрооныхыг тэгж устгах юм уу те? Ногооноо сандраал гүгээд ирсэн Вэйн сүүлийн тортон мангасыг устгаж байдаг. Энэ тэндгүү тортны крем шалаар нэг хүмүүс хөглөрцөн ямар ч баяр болох шинжгүй болсон байлаа. Хөөхи баахан догтлцсан байсан наастрын навс уннаа. Тэгээд цаг хугацааг ухрааж Лингийн төрсөн өдрийн баяр дээр ирдэг. Хамаг дотоод хүчээ шавхаад чид гаргацсан бүр үзлийн болцсон байгааз. Гэхдээ цаадах чи харуулсахгүй л дээ. Төрсөн өдрийн аастрал мэдэрчивэл бусд нь яах вэ л гэж хэлээ. Манай гурав ногооныг дагуулад Гуагийн гэрийн ойрхон ойд явж агаад шархтсан юникорн олноо. Нилийн хүнд гимтсэн байна. Амьд гарч чадах болов гэд ярилцж байтал ногооноо муудахаас өмнө идчихил та гэдэг. Манай хэд ч эмчилж амийг нь аварна гэд Гуагийнх руу өөрөөд гүйлээ. Оо, эдний дэлгүүр нь бас тансаг юм байна. Тэжээвэр амьтдын дэлгүүр ажилладаг болохоор ер нь амьтанд их хайртай юм байна л да. Бүгд нийлээд им цасаж шархыг нь боогоод хэрэндээ торцсон ч цусан тогтдгүй шүү. Гуа ургамлын үндэс найруулж үрэл бэлдээд миний бэлдсэн үрлийг уугаад зүгээр болчихно гэснэ. Гэхдээ үрэл 2 цагийн дараа бэлэн болно гэж авдیں۔ Нөгөө хоёр нь ч ангаагаад юу вэ тэр болтол чи өгчтiin байгаа сте гин. Чэн зурагтаар үтсэн юмаа дуурайгаад шархан дээр нь тавина гэд баахан имийн ургамал зажилсан чинь шууд хордоо наадیں۔ Бүр бөөлжиж яриад Вэйн тэр хоёрыг харж бүтггүй гэж санаа алдснаа гоймонгоос нөгөө амьтанд өгнөө. Шууд л шархан эдгэрээд нөгөө өхөж байсан юникорн чинь зүв зүгээр болчдөг. Бүр сэлж мэлээд манай Сильви гэж нэр өгөөд тоглоо байжсэн танк цагаан өстэй охин хоёр ороод ирдэг. Наадах чи миний юникорн цус нь ямар ч харахыг маш урдаа идгэх шийдтэй гэж байна. Нөгөө амьт нь бүр айгаад агааз юм авахгүй бол манай дэлгүүрээс гарч зайлна уу гэсэн чи цагаан өст. Хуулийн дагуу домгийн амьтныг хин ихэлж шархтуулсан тэр хүний өмч болох ёстой. Хөлн дээр нь байгаа шархыг хар гэж юм. Чи байсан мөг л чэн зодтолдох гэсэн чи гоо яасын хууль дүрм ярьдгийн та хоёр. Тэгвэл дүрмийн дагуу амьтдаараа дуэл хийгээ шийтчих гэлээ. Тан нэг том мангас гаргаал ирсэн чи манайд гоо танай дэлгүүрт энийг барах амтан байгаа өстэй гэсэн чи ногооноо гараараа гэж авдیں۔ Ногооноо тэгсэн өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө шийд.
Би өөр та нарын найз юм уу? Эсвэл нохооч юм уу? Гэд уурлаа босдгүй шүү. Гүйж штэ гэсэн чинь хөдлөхгүй. Вэн тэгсэн. Ногооноо аятайхан байгаараа гэж үгэндээ оруулчихна. Бас дуугүй байхгүй. За ах гуугаад байгаа юм бол гिचжээ. Их цантаа гарш. Энэ хэдийг ингэж явах хооронд Сильви тулдахаар шийдэж гарч ирэхэд тан бүр илгээ хөштөл инээнэ. Нөгөө амар мангасан ч Сильвиг бяцлах гээл дайраад ирлээ шүү. Нилээ олон цохилтоос нь бултаж байгаа л очиод мөргөөд авсан ч тэр нь том мангаст ёстой түйч нөлөөлдгүй. Таан тушаал өгөхөд мангас нь лазераар буудаж эхэлнэ. Сильвич арай ээж болтаал нэг харсан галан дунд бүслэгдсэн байдаг. Мангас сүүлийн цохилт хийх гээл ойртоод ирэхэд Вэн Сильвитэй оюун санаагаараа холбогдож хүч өгнө. Донк гээл хамаг биеэр нь энергигүйгээд ДНК нь хүртэл өөрчлөгдөж хамаагүй том биетэй хүнээр бол нас биед хүрсэн том залуу болчдөг. Там мангастаа Сильвиг шатаах тушаал өгнө. Мань хоёр өөдөөсөө дотоод хүчээрээ тулдахад Сильви дийлчт юм да. Тэгэнгүүтээ давхиж очиод ганц эврээрээ мангасыг тантаа зүг нистэл нь мөргөнө. Ингээд тэр хоёр өөрт тэнгэр түлдэж од болон ялцсан юм гэдэг. Бодлоо. Тэгээгүй шүү амьд байгаа. Манайд бөөн баяр болно. Үзэгдэл солигдож Йошко нисдэг тэргэндээ суудсан хичээлдээ явж байна. Тослоход нь хэлнэ. Хатагтай хардаа таны хүлээгээд хүүхдүүд сургуулийн хаалган дээр овоорцсон байж штэ. Та ч яалтчгүй од болчихжээ. Юун сонроо энэ төргээд баахан хошигруулнаа. Нөгөөтх нь ч хөөхий итгээд за би ирлээ манаха. Та нарын хайртай од гэсэн чи хинч тоодгүй. Бүгд Сильвиг шохоороход эрхлүүлээд байжсэн юм байна л да. Тэгсэн рейтингээр Сильви нэгт, Сунроо хоёрт, Ногооно гуравт, тэгээ Йошко байдаг шүү. Гуач тэрүүгээр өнгөрөөл. Би ч чадвартай толтаал Сильвигийн амийг аварсан. Яг өгөх гэж яхад нь олсон штт. Амийг аварсан болохоор эн чин надаа их сайн гээл. Хэлж дуусаагүй байхад нь Сильви вэн дээр гүйж очиод эрхлээд байдаг шүү. Өдөр ногооногоо шүлсээ гоожулсан ганц хасаад цуснаас нь ганц балгачих юмсан. Ийм үнцэнтэй хоор амтыг ингээд үлдээчдэг мөнч тэнэг хүмүүс шүү. Гитсэн Сильви рүү дайрчээсэн чинь дийл бахвал юм да. Хинбэгээл харсан чинь Вэн байдаг. Тэгэхээр нь та нарыг Сильвиг орхиод хичээлдээ орчхоор чинь би харин хамгаалал байжсэн ингээд хэлчихдээ. Вэн тэрэнд нь итгэлээ юу. Сильвиг тойруулаад хамгаалалтын тойрог зурчаад ногооног чирээд явчихна. Анда чи найзтай итгэхгүй байгаа мó? Би найз чим эзтэй гэл ногооноо өглөөстэй. Йошко тэгсэн тэнэг юмнууд юникорныг ингээ сол үлдээж л байдаг. Алив ганц хацчий гэд дайрсан чинь хамгаалтан дээр нь гიშгээд дэлбэрчнэ. Тэгээд тэр тойргийг нэвтэлж чадахгүй болохоор Сильвид үрл өгөөд амар том болгочдөг. Нөгөөх нь ч энд хинүүгээр гүүгээд хашаа нураагаад ногооногийн гэрийг нь эвдээд хайцсан байх жишээний. Тэгснэ хүүхдийн сэлэм идэж энтер. Бондгор огш Сильвиг нялх амтын юм чи юм хом нураасныг нь ганц удаа өршөө гэсэн зогсожсэн чи хурч ирээ дээр нь баачвал яах вэ? Манай хэд ч Сильвиг биеийн тамирын зааланд тусгаарлаж үлдээгээд явсан чи Йошко миньонуудтайгаа орж ирээд чи бит хоёр хамтдаа энэ хотыг захирнаа гэж хашгирнаа. Тэгсэн манай Сильви нөгөө шид чулууг нь зүгээр идэ ачдаг. Муу мангасаа чулууг минь буцаагаад гарга гэж Йошко бөөн болно. Тэгсэн Сильви бүр амар болцсон байшин байрлага ивдээд тэрүүгээр дахиад идэг шүү. Бараг авдран дээр байдаг арслан шиг болцсон байгааз. Супер баатрууд буудах гэсэн гуаг хурч ирээд болохгүй битгий гадна төрхөн амарч гэсэн гим зэмгүй амтан байгаа гэжсэн чинь барьж аваа залгаа ичтیں۔ Намайг өшгөлсөн шиг өшглөөч гээл ногооны ятгсан чинь Вэйн болохгүй гимтэй чинь харин чамд найдлаа шүү гэснэ алчуурыг нь тайлаад сулчдаг. Сильвич ухаан мэдэрлээ алдцсан амар дайраад байдیں۔ Тэгээд аянга цахилгаан гаргаж хүчээ хоримтлуулаад дахиад ирэхэд нь Вэйн ногоонод амаа ангаа гээл тушаалаа. Сильви гимтэхгүйгээр илүүдл хүчийг нь соруулах гэд тэгсэн байдаг. Ногооно хөөхий дэлбэрхээ шахаж Сильвиг амнаасаа унгаахад гоо ашгүй амьд минь гараад ирнэ. Нөгөө чулууг нь ч Вэйн бяцлаад хайчина. Гуогийн боролдоон цаг эхэлсэн нөгөө хоёртоо интернетээс үзсэн тулаанаа ярьж өгч байна. Багш нь гинэд Чейн Вэйн хоёрыг гарч ирж шалгуул гэж дуудана. Чамд өөр олигтой сэлэн байхгүй мó? Углуулчаад төлж өг гэд байваа л гэж байна. Тэгсэн Ченгийн тэр амар сэлмийг Вэйн жижигхэн сэлмээрээ махилга хайчтیں۔ Тэрнээс гадна хажууд нь шалгалт өгөх гэжсэн сунрооны сэлэмнүүд нь соронцтой юм шиг хурч ирээд наалтчдаг.
Чайн салах гээд хамаг хүчээрээ татсан ч дийлэхгүй. Тэгээд бүгд лингийн ихчдэр очиж сэлмээ засуулах гээд явнаа. Лингийн гэр сэлмний оршуулгын газар байдгийн гинүү. Тэгсэн Вэйний сэлмэн лингийн ихчид соронзлогдож наалтчгаа салдгүй. Гэнэт гаднаас зоо захирал бас сэлмээ засуулах гээд супер баатаруудтайгаа ороод ирдэг. Цав цагаан хувцастай нэг хүн бүх дайчдыг халц тулаан дуудаад тэрүүгээр бужигнуулж байгаа юм байхаа. Тэгээд тулалдах гэсэн сэлмэн ийм болцсон байдаг. Төрөн Гогстой авч өгч яана гэсэн үнэн ярьж исэн юм байна лээ. Манайд гуйсаар байгаа супер баатруудын оронд явж тултахаар болдог. Энэ үед Ёшикогийн хүмүүс цагаан хувцастай эмэгтэйтэй тулдаад барахгүй ухарч байлаа. Миний хайж байгаа сэлэм энэ дунд алга гэж байна шүү. Нөгөө эмэгтэй чинь. Манайд ирээл Чэн, Гуа, Сунрон 3 баахан тулдаа бүр дийлдгүй шүү. Вэн туслах гэсэн сэлмэн лингийн ихчид наалтчаас салдгүй. Өсөж том болоод эсрэг хүйсний сэлмэнд татагтаад байгаа гинэ. Дэлбэрэлт болоод манай 3 тийш шидэгдэж цагаан устай эмэгтэй. Өөр надтай тулдах зоригтой юм байна уу гээл дайрсан нэг л танил царай. Үзэгдэл солигдож Вэн жоохондоо ааваараа сэлэм авахулж байгаа хэсэг гарна. Аав нь амар чанга 8 за. Сэлэм зарж байгаа хүний хэлсэн үнийг 100 дахин буулгаад угаасаа эн чинь хөөгүй сэлэм байна гэд хэдэн зоос өгчөөд аваад явцсан байдаг. Хойно уг нь тэр 8 гаային өмдөнд нь хавчуулаастай л байсан юм байлээ. Тэрнээс хойш их чинь дүү сэлмээ хайсаар байгаад одоо юу болж байгаа. Вэн тэр эмэгтэйг сэлмээрээ зоосон ч хувирч хувь болоод модон сэлмэнд олон жилийн дараа нэг юм гэртэй болж байгаа нэ. Вэн баахан жоохон хүүхдүүдтэй картаар тоглоод бардаггүй. Таны карт ч муу байна л гэж байна. Өнөөдөр та нартай зургийн таблет танилцуулъя. Компьютер дээр зургийн програм ашиглаж маусаар зурхад амар эвгүй байдаг штэ. Тэгвэл энэ таблетыг ашигласнаар яг л цаасан дээр гараараа зурж байгаа юм шиг хүсснээрээ зурх боломжтой. Windows, Mac, Linux үйлдвэрлэлийн системтэй компьютер, ноутбук, бас Android утас таблетандаа залгаад хүссэн дизайнаа гаргаж зураг зурх нь байна. Онлайн хичээл заадаг, зайнаас хуралдаж ажилладаг хүмүүст ч гэсэн хэрэглэхэд хялбар, самбар шиг л ашиглаж гэнэ гэсэн үг. Өөр дээр нь үзэг нь 10 хошуутайгаа дагалдаад ирчин. Үзэг нь гарын даралт мэдэрдэг, батарейгүй, цэнгэлдэггүй болохоор маш амар. Дизайны чиглэлээр сурдаг оюутнууд, зурх сонирхолтой, зурх дуртай, зурхыг хүсдэг бүх хүмүүст маш хэрэгтэй ийм таблет байна. Ани манга зураад лаах юм шүү манайхаа. Гоё юм а. Та нар маань сонирхол Unitec Mongolia-роо холбогдоорой. Бидний дэмжиж хамтран ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Манай хүний дуртай гомн дотроо тийм карта хонжууртай байгаа юм байна л та. Тэгэхээр энэ шарандаа амар олон хайрцаг гомоо авсан ч ганц ч олигтой юм гарч ирдэггүй. Яг тэр үед нь маш том дуудлага худалдаа явагдаж байлаа. Хүмүүс нэр царайгаа нуугаад маск зүүсэн оролцож байгаа мөртлөө хэн байгаа нь мэдэгдээд л байгаа юм л та. Тан Сунроны гэр бүл хоорондоо амар өрсөлдөд үн хаялцаж өгч байна. Вэйний хуучин дотор өмдөнч тэр дунд явж явах шиг. Цөмийн дэлбэрэлтэнд ч тисэж үлдэхээр амар өмд юм байхаа. Ээж нь энэ үед гэртээ юм хайж ийсэн. Вэйний дотор өмдийг харсан уу гэсэн чи аав нь. Нилээ хэдэн жил өмсөд илэгдсэн болохоор нь хайцсан штэ гэж авж гин. Ямар ч тач дуудлага худалдаа амжилттай явагдаж манай хүний өмд ч амар үн хүрнэ. Хамгийн сүүлийн супер бүтээгдэхүүн гарч ирлээ. Эхлэх үн нь 10 сая. Хүсэл биелүүлэгч хөхлөө. Бөөн гинжээр ороогод төгчсөн амар хүчтэй амьтан юм гинэ. 20 сая, 30 сая гээл хүмүүс бүр аюул болж исэн. Ёшко 40 саяар авъя гэдэг. Гинэт 100 захирлын утсан дугарч нууцлагдсан дугаараас 87 саяар ав гэсэн заавар ирнэ. Тэгсэн тэр нууц ноёнд нь Вэйн бэди. Нөгөө сэлэмний 8 араас нь нууцаар дагцсан лууны лацыг яаж тайлахыг надаас өөр хинч мэдэхгүй гэсэн харж исэн. Манай хүн шууд хаг гიშгээ таждаг. Тэнгэр бүүдиж үүл бүрхэд амар том луу гарч ирнэ. Намайг сулсан хүн чи юу? Би хүссэн бүхнийг чинь биелүүлж чадна. Хүслээ хэл гэсэн чинь. Сэлмээрээ ганц тохиол карт болгочтیں۔ 100 захиралч харамсаад 87 саяыг салхинд хийсгчлээ штэ. Яаж байгаа юм бэ та гин. Нөгөө 8 чинь цаана бүр шоконд ороод хөшөө болцсон. Вэн Го хоёр нэг өдөр годомж метрлээд явж исэн чинь нэг мотоциклтайгаар дайрах шахаад өнгөрнөө. Го араас нь хөө юм уу танха дайрч алах нэ бент чинь. Супер хамгаалагч нарт барьж өгөөд шоронд хийчихэмсэн чамайг энтер гээл хашгирч исэн чинь
буцаад ирж гин шүү. Манай хүн айгаад Вэний араар орцсон. Яана би арай дэндүүлчлээ те гэсэн байж исэн. Мотоциклтэй гарна Чен байд юм да. Өө тэгэл сургууль дээр нэг танхаа хувцалцсан зохиор энтер бариад яваад байдаг. Жаахан буруу гарын хүмүүстэй нийлээд байх шиг байгаа. Чөтгөрийн ангуучдгээд танхаа байрын гарууд байдیں۔ Багш нь өрөөндөө оруулаад баахан загинсан болох шинжвэ. Аавыгийн дуудчвал яадаг бол гэснэ манайд өмнө нь аавдаа завчуулах шахсныг санаад болчихноо. Гоо ятгаад загнаад ч нэмэр байхгүй. Сунрон Вэн хоёртой нийлээд нөгөө хэдийг нь муу хүмүүс гэдгийг нь баталгаар шийднэ. Манай хоёр камера бэлдээд сунроноор өгөөж тавьсан чинь нөгөөд нь аягүй соёлтой тусалж бариад нүдэн дээр нь чөтгөр устгаад ер нь л аягүй сүрхэн хүмүүс байдیں۔ Манайд бүр бишрээд буруу ойлгож байсандаа уучлал гуйгаад багт нь орохоор болно. Тэгсэн Вэнийг харснаа. Харваа сул дорой гар байна. Авахгүй гэд голоод наадیں۔ Оройн Чен Вэнийг авчих гээд гуйх гээд яваад очисон гаруудыг яг үйлдэл дээр нь барьчдیں юм да. Чөтгөрүүдэд мөнгө өгөөд нэг тал болцсон хууд гарууд байдаг. Тэгээд бүр нэг гаайн Ченийг чи хитрхи их юм харчихлаа гэд алах гээд дайрнаа. Манай хүн ч хуурцсандаа сэтгэлээр унаад аюул олно. Вэн нэг залууг нь цохиод магаадсан чинь баахан мангасууд дайраад ирдээ. Манай хүн ч ганц цохиор ашиглаад бүгдийг нь будаа олгож юм чинь. Зүгээр энэ тиймдгүү бөөн чөтгөр өвч байгаа сте. Тэгсэн чинь Ченгийн биед нь чөтгөр орцсон. Ванлин гэд илдээ бариад дайраад ирдэг. Манай хүн ч хөнхөн бултаал нэг цэг дээр нь дараад чөтгөрийг зайлуулчихна. Чен сэргээл харсан чинь манай хүн газар хөвтцэн. Амийг минь аварсанд баярлалаа Чен. Гиснээ худлаа ухаан алдчих энэ төр. Маргааш нь зоо захирал нэг туслахтайгаа хамт нөгөө чөтгөрүүдийг устгахаар ирнэ. Тэгсэн юу ч хийж худлаа ирсэн хаалгаа онгойлгодгүй шүү. Дэлбэлээд хүчээр нээсэн чинь баахан мангас гарч ирээд нөгөө гаайн айгаа цогтчтیں۔ Зоо захирал баригдцсан. Навсайтлаа зодуулж исэн чинь азар Вэн хажуугаар нь явж таарад авардаг. Нөгөө зүгтсэн залуу баахан баатруу дагуулад ирсэн чинь зоо ганцаараа бүх мангасыг зодсон юм шиг байж идэг шүү. Даанч энэ бүх явдлыг нэг гар нууцаар бичлэг хийсэн зогсож идэг. Маргааш нэг арга хэмжээндээр хотын баатар зоо захирал үг хэлээд би тэд онд тийм мангас устгаад өчигдөр гихтэл хууль бусаар дэлхий рүү орж ирсэн 100 чөтгөрийг илрүүлж баривчилсан гэж ярина. Хүмүүс ч дэмжиж орилдоод л сүйд. Тэгсэн гинэд дэлгэцэн дээр өчигдрийн гутамшигтай зодуулж исэн видеонд гараад эхэлдэг. Мангасуудын дунд мишок болцсон байжсэн чинь малгайтай цамцтай залуу ирээд аварч байгаа нь амар тодорхой гарна. Зоо захирал хөөрхий бүр шок. Миний санаж байгаагаас яагаад ийм өөр байна гээл. Вэн энэ удаач бас хөөрхий амьтны ой санамжийг нь арилгаад хоостод хайцсан байдаг. Тэр өдрөөс хойш интернет зурагтаар дүүрэн хил ам болно. Зоо ч хуурамч гар байсан байна. Өөр хүнээр бүх юм хийлэгдэг байжээ гээл. Тэгээд бүр ажил мажлаасаа халагдчихдаг. Машины түлхүүрээ мартцснаа мэдээд буцаад орсон чинь ажлынх нь бүр паритсан байж идэв. Ажлын хинээтэй гар халагдцсан асны юм гээл дуулж муулсан. Жаахан гонхтой юу. Тэгээ санаандгүй явж итл нэг мангас тараад манай хүн араас нь дагнаа. Даанч тэр нь өгөөш байдیں۔ Сэлэмчгүй болохоор зоо яг алуулах гэж итл Вэн олоод ирдэг. Алхаж байгаа газарт нь борооны ус хатаж арилаад сүртэй. Шид гаргаад мангасуудыг устгасан чинь бороо зогсож тэнгэр цэлмэд маш гоё болчдөг. За тэгээ манай хоёр сэтгэлийн үгээ ярилцаад Вэн хэлнэ. Та бүх гавыг хүртэх хэрэгтэй. Намайг жоохон байхад аврахтаа та нэг ч хором эргэлзээгүй. Өдөр бүр илүү цагаар амралтын өдргөө ажиллаж хотынхоо аюулгүй байдал санаа тавьж байдаг. Одоо харин энэ хоёрын нэгийг нь сонгоод уу. Цэнхрийг нь уувал дэлхий дээрх бүх хүмүүсийн сүүлийн 2 өдрийн ой санамж нь арилна гэлээ. Зоо бодож байснаа алийг нь ч уусангүй. Би өөрийн хүчээр баатар болохыг хүсэж байна гэд онгоцон суугаад явчихна. Энэ үед нөгөө нууц камертай хаалц бас л тагнацсан Ёшко руу бичлэгийг нь явуулж идэг. Ёшко тэгсэн ашгүй миний төлөвлөгөөнд саад болох сүүлийн хүн яваад өглөө гэж авдیں۔ Үзэгдэл солигдож Гуа Чен хоёр баярт хэнийг урьж хамт явахаа ярьж байна. Гуа Ёшког Чен Сунроныг урмаар байгааг нэ. Гэхдээ Сунрон намайг тоолоо юу гэсэн Гуа. Тоон штэ гэд ятгаж сумлсаар байгаад явуулна. Даанч яг тэр үед нь Сунрон Вэнээс баярт хамт явах уу гэж асууж идэв.
Хэсэг хугацааны дараа манай хоёр хоёулаа тоогдоогүй тодорхой царайлцсан тэврэлтэд амар чанга уйлнаа. Орой болж баяр эхэлж байлаа. Вэйн Сунроо хоёрын өмнө нь болцожсэн парк дээр баяр болж байдаг. Манад очиж хоол идэ. Хинч байхгүй гэд гэрлүүгээ дагуулад орсон ч өвөө нэрцэн байж идэв. Тэгэл манай хүнээс баах юм асууж шалгааж ийснэ голоод уурлаад наачнаа. Эртнээс уламжилж ирсэн 3 шалгуурыг давж байж манай гэр бүлд хүлээн зөвшөөрөгдөн гэж мэдгээл бөө юм болно. Манай хүн зааж гэхгүй үгүй ч гэхгүй мөртлөө шалгуурт нь орох гээд дагаад яваад байгаа юм шүү. Чадах юм чинь зовлон юм гэсэн явж идэг байх та. Эхний даалгавар нь хүч үздэг тоглоом дээр өвөөгөөс илүү оноо авах ёстой юм гинэ. Өвөө нь өсөрч дэгдээл хамаг хүчээрээ цохлоо. Вау, ямар мундаг юм бэ гэж хамгаалагч нар нь алга нэгжигнүүлэн ташаал. Манай хүн ч өвөөг эвгүй байдалд оруулахгүй тулд амар хүчтэй далааж байгаа юм шиг царайлж ийснэ. Маш аяархан зохинч гэжтэй зүгээр хүрсэн гэх юм уу. Тэгсэн нөгөө машин бүр зад усраа явчтیں۔ Дараагийн шалгуур нь уулан дээр байгаа дэнлүг ном сумаар харвах байв. Өвөө нь харвсан ч хамгаалагч нь сумыг нь тосож гүгээд онуулчихж байгаа. Манай хүний ээлж болоход хүмүүс нь болтоод онуулдгүй шүү. Ха гэл өвөө нь баярлаад инээдэ барьж ядчихсэн ч манай хүний сум нь дэлхийг бүтэн тойрж ирээд уулан дээр солир шиг л уннаа. Сунрооны өвөө амар уурлаад сүүлийн шалгуурт оруулахаар дагуулад явлаа. Мончоог гаргаж ирээд амар эргүүлснэ. Хүссэн зэвсгээ сонгоод намайг барчих юм бол 3 шалгуураа давсан тооцыг банд минь гэдээ. Өө та гэмтжүүл яах юм бэ гээл Сунроо санаа зовно. Манай хүнч тэндээс нь рандомор нэг мод сонгоод за эхлэе гэсэн чи өвөө нь бүр шоконд ороод мончоог унгаачтیں۔ Хэдэн мянган жилийн түүхтэй сунгийн гэр бүлийн бараг шүтэн шахуу 7-8 тонн жинтэй өвөө ч өргөж дийлдгүй тийм зэвсэг юм байна лээ. Манай хүн сандраад буцаага тавьсан ч бүр газар хөдлөлт болохоо шахна. Бүгд цөгтсөн. Бурхантаа сацуу их хүнийг таньсангүй боол би өхөл таарна гээл. Хэдэн цагийн дараа ёслолын хамгийн чухал хэсэг болж сунгийн гэр бүлийн нөгөө алдарт савааг цугласан хүмүүст харуулахар болно. Тэгсэн чинь алга болцсон байдیں۔ Өвөө нь мэдээж Вэйнийг сэжилнэ. Өөр өргөж дийлэх хүн байхгүй гээл. Үзэгдэл солигдож өнөө өглөө болсон явдал гарнаа. Ёшко дээр аав нь ирж сунгийн гэр бүлийн ариун савааг хулгайлах даалгавар өгсөн байдаг. Ёслол дээр яваад очисон чинь хосоор ирсэн хүмүүсийг л оруулна гэд Лин, Чен, Гуа гуравтай хамт гадаа зогсоочдөг шүү. Манай хүнч Лин дээр очиод хамт орох уу гэсэн чинь би ноён сунг хүлээж ийна л гэж байна. Тэгэхээр нь би ч гэсэн гэж худлаа яриад хамт орчноо. Тэгсэн чинь ноён сун нь Сунрооны хамгаалагч ах. Лин тэнд галтгоонд нь цагийн ажил хийх гээд ирсэн байдаг. Ёшкоч дагаад л галтгоонд нь угаагч хийхээс өөр аргагүй болно. Тэр хооронд Лингээс би сунгийн гэр бүлийн гол танхимыг хармаар байна. Чи мэддгээр намайг дагуулж яваад үзүүлчихдэх үү гэж панаалцсан чинь болохгүй штэ. Ажилчид тийшээ орох хориотой байдгийн. Ёшкоч өстө байж ядаал яад юм хилээ гэж яагаад гинэд сэтгэж давхарлаад өрцөн хундгуунуудыг татаж унгаад Лингийн хувцсыг нь орхишдаг. Тэгээд дотгошоо орох гэсэн хамгаалагч нь оруулдаггүй. Энэ охины хувцас норчоод байна. Солих хэрэгтэй байна гэсэн чинь заа заа гээ оруулчтیں۔ Юу вэ? Ийм амархан байсан юм уу гэд Ёшко бүр инээд нь хүрээд байдаг шүү. Тэгээд хайж аваад ямарч байсан ариун савааг нь олчихноо. Үзэгдэл солигдож супер баатрууд хэргийн газар ирсэн үзлэг хийж байлаа. Сунрооны өвөө Вэйний хажууд зүгтцэн. Таныг танилгууд оромжилсан дуучлаарай. Ариун савааг минь буцаагаад өгчдөх үү гээл гуугаад байдیں۔ Босолтой өвөө ямар ичмээр юм бэ гээл Сунроо татаастай. Хүмүүс ч янз бүрийн таамаг твшүүлээл Шерлок Холмс цаашаа болцсон байж идэл Вэйн камер шүүгээд үзэхүү гэж авдیں۔ Бүгд ангаагаал нэрээ тийшт гисэн Ёшко тэр өрөө рүү орохдоо камерыг нэвтцсэн байдаг. Манай хэд маргааш нь Ёшкогийн гэрт очисон чинь хаалга онгойлгодгүй. Чен Гуа хоёр спикерээр Ёшко өөдгөө охин худалч охин гэд аймаар чанга дуудсаар байгаад гаргаад ирдэг шүү. Даанч би аваагүй. Зүгээр тэр аваар явж үзсэн гээд гүрийгээд байдаг. Вэйний сэлэмний сүнс эдний харын ууланд сунгийн савааны энерги мэдрэгдээд байна гэд бүгд явж нэгч гисэн хамгаалагч нар нь явуулдаггүй. Энэ үед Вэйн аль хэдийн уулан дээр очисон Ёшкотой тулдаж эхэлнэ. Сунрооны саваг буцаагаад өгчгөө гэд 3-4 удаа аятайхан асууж байхад Ёшко
Би тэрийг чинь аваагүй гэж гүрийж байснаа мангаснуудаа дайруулж энтер өөрөө л эхэлсэн штт. Вэйн мангас дуудаж ирүүлээд байгаа судар шиг эмийг цавчаад хайсан чинь яаж байгаа юм бэ тэнгээ гэж хашгираад хоёулаа газар доорх нөхрөө унцдаг. Тэгсэн тэр дотор нь зоо захирал аль хизээнэ орсон байжгаад Вэйнд мэдээлэл өгнө. Ёшкогийн гэр бүл баахан мангас цуглуулж авчираад энэ ууланд хорцсон. Нөгөө хэд нь үлсгийн эрхэнд бие барьж идээд хамгийн сүүлд үлдсэн хамгийн хүч чадалтайг нь чөтгөрийн хаан болгож сургаж авах төлөвлөгөөтэй байгаа гэж ярьдаг. Тэгсэн Ёшко үннээ хэлнэ. Сүүлдээ мангасуудыг барьж дийлэхгүй болчхоор нь уулынхаа энергийг нэмхийн тулд сунгийн гэр бүлийн ариун савыг хулгайлах гэж оролцсон ч өргөж дийлээгүй л гэлээ. Тэгсэн хинэгэн сунгийн саваагаар шоронгийн цоожийг тайлахад гаалтуул дэлбэрч мангасууд бөөнөөр гарч тал тийшээ давхинаа. Тэгсэн ногооноо савааг зуутан зогсож идэв. Үзэгдэл солигдож ногооноо өөрийгөө хүчрхэг чөтгөр гэдгээч марттлаа хүмүүсийн дунд уусцаа амьдарч байгаад хэд хэдэн үйл явдлаас болоод ер нь би яахаар ингэж нохоо шиг амьдрах ёстой юм. Ховсгал хийж чөтгөрийн хаан болно гэж шийдсэн байдаг. Чөтгөрүүдийг цуглуулж мотивашнл илтгэл тавиад удирдахч нь болцсон. Тэгэд нөгөө баяр болсон өдөр лингийн дүрд хувраад савааг нь хулгайлцсан байв. Би чөтгөрийн хаан байна гэж орж ирснэ. Вэйний дууг сонсонгуудаа айгаа наачнаа. Чөтгөрүүдэнд ахиж ирээд дайрах гэсэн хэрэггүй энэ хүн аюултай шүү гэд боловчдаг. Вэйн сэлмээ гаргаад нэгийн эсрэг нэг юм уу? Та нар бүгд зэрэг надтай үцэх юм уу? Гэсэн ногооноо хэлнэ. Тулалдаад угаасаа чамайг барахгүй гэдгийг мэдэж байна. Инх тайвны аргаар асуудлаа шийдэе гэснэ. Одоо миний асуух 3 асуултанд зөв хариулвал чөтгөрүүд бид бууж өгье л гэж байна. Энэ хооронд нь мангасууд хүлээж тэсгүй. Хаан энэ хүнийг зүгээр идчихгүй юу хийгээд байгаа юм болоо гэсэн нэг нь. Энийг чинь хилцээр гэдэн штэ. Хаан чам шиг байн хоол бодно гэж юу байх вэ гин. Ногооно Вэйнийг хичээл дээр цонхоор хараад л сууж идэг болохоор муу сурдаг гэд ботцсон. Нэг бодлого асуунаа. Инээдэ барьж ядаал байжсэн ч манай хүн асуудалгүй бодчтээ. Тэгэхээр нь эрдэмтэд ч хариуг нь гаргаж чадаагүй байгаа физикийн бодлого асуув. Манай хүн боддоор нь чамд үзүүлье гэд нарсаар гаригуудыг дэлхий рүү татаад амар ойртуулчихна. Ногооноч айгаад за болио хариулсан тооцъё л гэдэг. Сүүлийн асуултаа бодож жагаад миний төрсөн өдрийг хэлдэ гэсэн манай хүн мэддэггүй. Ногооноч эмороод уурлаад чи ер нь намайг найзаа гэж боддоггүй. Нохоо шиг харцдаг энтергээд жинхэнэ төрхөндөө орчноо. Тэгэл Вэйнийг алгадаад авсан. Манай хүн алдар төшгөлтөө хийчихнэ. Ногооно амжиж цаг хугацааг зогсоосон ч Вэйн өшгөлдгөөрөө л өшгөлнө. Нисэд явж байхдаа цаг хугацааг ухрааж дахин дайрсан ч сэлэмдүүлчихнэ. Үхээд унаж байхдаа дахин цаг хугацааг ухрааж амжсан ч дахиад хэмх шидүүлчихдэг. Болох уу ногооно гэд Вэйн хэлсэн ч тоохгүй манай хүнийг нялх хүүхэд болгочихно. Тэгсэн ч барахгүй л гэж байгаа штт. Нус нулимсаа гоочтол задуулж ийснэ эцсийн аргаа хэрэглэхээр шийднэ. Чамайг цаг хугацааны төгсгөлд аваачаад хорчихъя л доо гэд залхичдаг шүү. Үзэгдэл солигдож Вэйн унтаад сэрсэн чинь хоёулаа нэг сонин газар очицсан ногооно бүлцийтлээ уйлцсан сууж идэг. Би өөр нь хүн юм уу чөтгөр юм уу? Гэл амар уйлнаа. Манай хүн тэрвэрч харагдаад бүгд чамаа хүлээж байгаа гэд аваад явна. Эцсийн эцэст ногооно ялагдснаа хүлээн зөвшөөрч надад хоёрхан гуйлт байна гэлээ. Энэ бүхэн миний буруу. Бусад чөтгөрүүдийг минь амьд үлдээгэр гэхэд Вэйн тэднэрт зориулж аюулгүй амьдрах шинэ ертөнц бүтээж өгдөг. Хоёр дахь хүсэл чинь юу юм гэхэд би чиний нохоо хിവэрэ үлдэж болох уу гин. Ёшко зуа захиралд гэр бүлийг нь аварсанд баярлснаа илэрхийлж манай хүн сонроондоо гэр бүлийн шүтэн ариун савааг нь буцааж өгөөд энэ сизон дууснаа.